Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. Ука байна. Өнөөдөр би хэвлийн дасгалыг өөх шатах дасгалтаар хавсаргаж хийх болно. Тэгэхээр 1 минут өөх шатах дасгал, 1 минут хэвлийн дасгал, 1 минут өөх шатах дасгал, 1 минут хэвлийн дасгал, тэгээд 1 минут дахиад хэвлийн дасгал хийгээд нийт 5 минут дасгалаа хийх болно. За тэгэхээр эхний дасгал өөх шатах дасгал байгаа. Тэгэхээр бид нар хоёр юм тийм ээ, утасч байж болно, оймс тавьсан ч болно, гутал тавьсан ч болно. Тэгэхээр яг энэ 1 2 дундаа зайтай ингээ байрлуулчихна. За тэгэхээр цагаа тавиад 1 минут бид нар яаж хийх вэ гэвэл яг энийг хийх болно шүү. За энэ дасгалыг хэрвээ ядраад ирэх юм бол зүгээр ингээ ашхаж болно. Хурдан урдан ядраагүй тохиолдолд ингээд хийн. За тэгэхээр минутаар хийчихье. 1 минут. Эхлээ 1 2 3. Ороо юм тавиад тэрэн дээрээ гიშгөхгүйгээр хурдан хийвэл бүр сайн. Секунд үлдсэн байна. Тэгээрээ сайхан бие халаалтч болж өгнө. Яг энэгээр бие бас халаалж болно. Дасгал хийхээс өмнө 6 секунд 3 2 1 минутаас уртаагаа эзлээ тийм ээ. За тэгэхээр энийг ээш нь тавьчих. Дараагийн дасгал маань бид нар 1 минут хажуугийн планк хийх болно. Тэгэхээр баруун мөн үү зүүн үү аль талаасаа эхлэх таны өөрийн дурын асуудал. За тэгэхээр 1 минут хажуугийн планк хийсэн шүү. Ингээ гараа дэше өргөд өгөхөөр бидний гарын жин маань биен дээр ирдэг учраас илүү ачаал очно гэсэн. Гараа зүгүүрийн доороо тулсан ч болно, арай илүү хөнгөн. Өөрийгөө сороор айлгын хийх боломжтой байна тийм ээ. Доошоо ингэж хийж болохгүй. Яг болохоор таазаа дээш нь өргөөд өгөөрэй. Өөр амархан байвал энэ хөлөө дээшээ бас өргөөд хийж болно. Энэ дасгал маань түрүү амьсгаа давтсан байгаа тохиолдолд амьсгааг маань дарж өгдөг. Ямар ч хөдөлгөөнгүй байгаа учраас бидний энэ гар мөрөнд бас ачаал давхар очдөг байгаа. Хоёрсан 1 0. За одоо дахиад бид нар 1 минутынхаа өөх шатах дасгалыг яг түрүүнийх шиг хийчихэн юм байлуулж байгаа. 1 минут 1 2 3 бэлнэ. Секунд үлдсэн байна. 20 явсан байна. За хичээгээрээ хэрвээ яддаг юм бол алхаад хурдан алхаад хийж болно. Өгөөл хэр хурдан хийн тэр хэмжээгээр өөхийг бүр илүү сайн шатах болно. Гараа сайн хөдөлгөөд өгөх юм бол биднэрт илүү эрсчилж өгдөг. Pause. 5 4 3 2 За. Нэг шийдвэрчээ. Асаа. Хатуулж байгаа юм байна. За одоо бид нэг баруун талын хийсэн одоо зүүн талынхаа
планк хийчихэн 1 минут зүүн талыг уусаалаа. Дараа дэшээ яхагд бидний дарын жин биендээ ирнэ. Амхан байвал дэшээ доошо бүр ингээд хазаа хөдөлгөөд өгвөл бүр хэцүү болно. Тэр өөрийгөө гоё сориороо аль нь илүү сорж байна тийм ээ. Хөлөө дэшээ бас үргэж болно. Бүр ядарч явал хөлөө хоёулын газар тавьж болно. Эсвэл нэг хөлөө нөгөөхтөрөө тавьж болно. Аль нь танд илүү тохиромжтой вэ? Тэрийг дагараа 19 секунд үлдсэн байна. 1 минутад доорхно байгаа эцтэй тийм ээ. Чигээрээ 1 2 одоо ердөө 10 секунд үлдсэн байх шүү. 7 6 5 4 3 2 1 чадсан шүү. За одоо дараагийн асуулт маань бидний хажуугийн планк авсан бол бид нар өөх шатах тасал одоо хийхгүй шууд бүтэн үндсэн планк хийчихнэ гэсэн үг. За тэгэхээр эхлээ 1 минут ихсэн шүү. Үндсэн планк. За яг энэ байдлаа бүхлөө бүр ингээд доошоо ингэж залахгүй бүр дээшээ ингээд нэмэргүй яг энэ байдлаас ийгээрээ хамаг хэвлийгээ чангалаараа хэвлийгээ гизээ татдаг шүү дээ. Гизээ татаад чангалаад амьсгалаа бууж болохгүй амьсгаа авчраа цаашаа өргөжлүүлээд авна. Заримдаа бид нар хичээхээр амьсгаа хөвччихдэг тал биелээ. Хичээгээд нэг ихэд амьсгаа хөвчсөн байдаг. Янда өөртөө амьсгаа авна гэхээр сануулаараа. Өөртөө 17 секунд үлдсэн байна. Маш хурдан өнгөрч штэ тийм ээ. Бүр хэцүү байвал хөлөө жоохон цацгаж болно. Нэлээд дайтагаад. Эсвэл ойрхон шалгуулсан. Адны л тань тохиромжтой хэрүүгээр болоороо. 3 2 1 Nice. За ингээд өнөөдрийн тасгал маань ингээд дуусч байгаа. Надтай хамт хэвлийн тасгалыг өөх шатах тасгалын хамт хийсэн танд маш их баярлалаа. Тэгээд миний дараагийн 5 минутын тасгалыг надтай хамт хийх хүсэлтэй байгаа бол та oktamurcik.com руу ороод имэйл хаягаа хийгээ бүртгүүлээрэй. Эсвэл youtube.com руу ороод миний сувагт subscribe хийхээ мартаваа. Subscribe хийснээр та дараагийн миний 5 минутын тасгалыг цаг тухайн үед нь хүлээж авах болно. Өдрөө сайхан өнгөрөөгөөрөө баяртай. Хүс хийхөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.